үлээ. Чи зүгээр үү? Өнөөдөр Европосын хүнд илгээмж авчирлаа. Энд миний хүлээгээгүй авраг биетнүүдийн баримл байгаа. Ягаад гэвэл авмаар байсан ч нэг ч удаа хэлж байгаагүй. Ер нь бол Twilight-д ирсэн л дээ. Баярлаа. Зүгээр дээ. Хөө, Celeste гүнж илгээсэн байна. Тийм юм би. Үнэн үү? Ягаад хайрцагт хийгээгүй юм бол? Хайрт Twilight. Самгагтаа их цэвэрлэгээ хийж байгаад чиний хуучин өрөөнд байсан хідэн хуучин зүйлийг чинь оллоо. Хараад баярлна гэж бодлоо. Тэнд юм үзсэн гэж мэдээгүй юм байна. Хөөх, хардаа. Хөөхөд байгаад энэ жазыг гомонгор хийхэд Cadence тусаасан чи санаж байна уу? Хин ийм сайхан зүйлийг мартах байлээ. Миний Stars Swirl-ийн баримл бас миний дуртай хичээлүүдийн тэмдэглэл. Бас энэ ичидийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх аргуу сэдвтэй миний тансаг илтгэл байна. Автхан хуучраагүй байх шүү. Наан чин миний гинти аз комик алгу 100 жил хайж байгаа юмсан. Барж байда. Яадаг үлээ. Юу болов? Номын сангийн хуучин ном л байдаг. Тийм ээ, яг зөв. Canterlot-ийн номын сангийн ном. Тэгэхээр энэ чинь хугацааны хитэрсэн. Миний бицхаммер нөхөрлөл гэж юу байдаг юм болоо гэж гайхдаг байлаа. Миний бицхаммер танад нөхөрлийг алгуусан. Адад явдал хөвжөлтөө өгөмөр сайхан сэтгэл үнэнч бас хүчихэд сайхан сэтгэлээ хуваацсан амах энэ нөхөрлийг бүтээдэг надад миний санаа зүтгэсгээд хөө. Миний бяцхан одоо морь шидэт нөхөрлөл 9-р бүлгийн 5-р анги. Чи ойлгохгүй Spike. Миний номын сангийн намтар өөсөвгүй. Өөсөвгүй намтартай байсан. Би авсан номоо ганц минут ч хэтрүүлж байгаагүй. Тэгэл энэ би Ponyville руу явахдаа л өгөх ёстой байсан штэ. Олон хугацаанд өгөхөө мартуузай. Энэ номыг унших хүсэлтэй одоо морьд их байгаа шүү. Итгэлээ чи алдахгүй гэж найдаа. Тэгэлгүй яах вэ хонгор минь. Надад чамаас илүү итгэлтэй уншигч байдаг гэж үү дээ Twilight Sparkle. Тийм болоод л номын сангийн шилдэг уншигчаар шалгарсан юм шүү дээ. Хөөх, үргэлж юм байна гэж найдаа. Spike. Хурдан зөгнөл зөмбөлийг сэтгүүлийн хуучны дугаар олоод өгөөч. Энэ бас юу вэ? Яах вэ? Энэ мөн дансерт зориулсан бэлэг байж. Spike, бидэнд илүү чухал ажил бий гэдгийг чи мэдэн дээ. Дараа нь Celeste гүнж намайг Ponyville руу илгээж энэ номыг мартчихжээ. Дасти Пейж намайг ганц ч ном нуглаагүй алга болгоогүй ш бахархдаг байсан. Гэтэл би итгэлийг алдчихлаа, өөрийнхөө итгэлийг ч хэлсэн. Бид Canterlot руу ниснэ гэж ойлголоо. Мэдээж хурдан тусмаа сайн. Яагаад нугдаж байгаа лээ? Чи ном буцаан гээгүй лүү? Тийм ээ. Гэхдээ хэнийг энд анзаарч хулъяана. Би нөхөрлийн хүн шүү дээ. Хааж авсан бүгд намайг таньдаг. Бүгд над руу гүлрэн чи ойлгож байна уу? Twilight гүнж номын санд байна. Ажлаа зогсооцгоо. Хугацаанд өгөөгүй ном бол гутам шиг. Дасти Пейж миний уншигч үнэмлэхийг хураах. Эсвэл номын санд хүл тавихыг ч хорж магадгүй. Энд байгаа номнуудын ихэнх нь манай гэрт байгаа. Тийм ээ. Гэхдээ энэ номнуудад Canterlot-ийн номын сангийн өөрмөц үнэр шингэсэн байдаг. Чи ном үнэрлдэг юм уу? Чи үгүй юм уу? Би урд нь номын санд амьдардаг байсан. Хэрэг би номын сангийн шилдэг уншигч биш юм бол ямар гүнж болж хувирах юм бэ, аа? Бусад одоо мордын адил алдаа гаргадаг гүнж. Номоо буцааж өгмөгц сэтгэл чинь хөнгөрнө. Итгэх хэрэгтэй. Баярлалаа, Spike.
Явцгаая. Оо. Би нам буцааж өгөөрэй ирлээ. Twilight гүнжүү. Таныг ирсэнд үнэхээр баяртай байна. Би танд шинэ ирсэн номнуудаас зөвлөх үү? Хөөх, энэ мөнх ёрбын цаг хугацааны гажуудын 7 хоногийн тухай юм уу? Би энэ номыг хэвлэгдхийг ямар удаан хүлээлээ? Өнөөдөртөө би шинэ ном авахгүй. Баярлаа. Би Dusty Page-тэй уулзахаар ирлээ л дээ. Ямар хэрэгэр гэвэл хувийн асуудлаар. Dusty хингэнэ? Dusty Page, ерөнхий намын санж. Энд 100 жил ажиллаж байгаа. Харамсалтай байна гүнжээ. Гэхдээ би тэрнийг танихгүй. Номын сангийн шилдэг уншигчдаа би өөр юугаар тус болгосон бол? Тэгвэл хугацаанд хэтэрсэн номоо хинд буцааж өгөхийг асуухад л болно. Бүгд ийм алдаа гаргадаг. Гэхдээ би биш ээ. За яах вэ? Би торгуулдаг марсан байна. Энд чинь нийтдээ 1000 пенс болох байхаа. Тэрэнд бишээ бидэнд өгөх хугацаа идэрсэн ном байна. Энэ тийм онцгой ном биш ээ. Үннийг хэлэхэд бүгд л хоцроодаг юм шүү дээ. Сонсов уу? Одоохон уншигчдын дэвтрийг олоодохъя. Дугаар 18905. Олчихлоо. Намайг ингэж их удааж байсныг бараг хараагүй юм байна. Та фестивал руу очоод дахиж тэхгүй гэж амлаад маш удаан хоцроосон намайг буцаах офис руу очоорой. Гинийн зөөлрүүлээ гэж бодохгүй байгаа бололтой. Тэр офис нь хаана байдгийг? Хонголд байдаг. Яагаад гэвэл энэ бол гутам шиг. Энд бараг хинч ирдэггүй бололтой. Энд гутамшигтайгаар толгой бүхийлгэн ирэх чинь тэг журам санаатаагаар зөрчигчдөөс өөр хинч Бас тэдний үнэн ч найзлуу. Хардаа фестиваль зурс үлдээсэн бололтой. энд ирсэн хэн боловч найдвараа орхих гээд үү? Зоогийн газрын хэсэгт үдийн зоог идэхээр явлаа. Тэгвэл дараа ирээ. Үгүй би ганц ч гором хүлээж чадахгүй. Намаа эргүүлж өгөх ёстой. Нааш чааш явсаар байтал бид дахиад 17 бицийн торгуулд унчлаа. Хоолны хэсэг рүү очие. Янзтай би яг өлсөж байлаа. Очиж фестивалийг олё гэж юу? Ядаж ганц хажиртай талгаавь л да. Номын санчтай төстөө одоо мөр харвал хэлээрээ. Twilight хоёулаа 3 ч зоогийн газраар орлоо. Бас миний торгуул 26 бицээр нэмэгдчихээд байна. Зөөгчөө бид захиалга өгөхөд бэлэн. Ер нь одоо Урган би самса 2 карри. Бид хоёрт хангалттай гэж бодож байна уу? би нэмж гамбар захиалах байсан. Ямар вэ? Болж байна. Twilight, энэ чи юу? Мөн дэнсэр сайн сууж байна уу? Би энд түр ирээд л ороод гарыг гэж бодлоо. Чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Би Festfolio найзтайгаа үдийн цай уух гэж байна. Бидэнтэй нэгдэхгүй юм уу? Festfolio тийм ээ. Биш ээ, баярлалаа. Twilight гүнжээ танилцахад таатай байна. Номын сангийн шилдэг уншигчийн зураг одоо болтол үлгөөтэй байдгийг чи мэдэх үү? Тийм ээ. Энэ тухай Dusty Page-тэй ярилцмаар байлаа. Dusty Page номын сангаас гараад удаж байна шүү дээ. Чи мэдээгүй юм уу? Гарахаас өөр арга байгаагүй гэж сонссон. Гонигтай шүү. Номын сандаа ямар дуртай байлаа да. Уучлаарай, өөр арга байгаагүй гэсэн үү? Тийм ээ, тэгсэн. Тэр өөсөвгүй номын сан чи тооцогддог байсан юм. Гэвч нэг хариуцлагагүй уншигч номоо буцааж өгөөгүй дээ. Чи зүгээр үү Twilight? Намайг уучлаарай. Эдэж чадахгүй л дахиж битгий хурц хоол захиал. Twilight, юу болсон? Dusty Page номын санд ажиллах байсан. Намайг номоо эргүүлж өгөөгүйгээс болоод Spike тэр надаас бодоод халагдсан байна. Twilight, номын сан тэнд штэ. Чин төлөвлөгөөтэй. Хоёулаа Dusty-гийн гэрт нь очин. Урд нь намайг гэртээ их урдаг байсан л да.
Тэгвэл торгуулаа яах юм? Шударгаас тогтоохон торгуулаас илүү чухал. Байзараа намаа буцааж тушаахгүй мó? Үгүй, Дасти буцаана. Тэр надаас болоод ажилласаа халагдсан. Хэрвээ би номыг буцаагаад өгвөл тэр эргээд ажилдаа орно. Би алдаагаа залруулнаа. Та нар тэмдэг хардгүй юм уу? Худалдаачин одоо мөр 20 та. Үгүй, би тэ юу ч зараагүй. Дуучин одоо морь 20 та. Санлаа суулга, судалгаа, гомдол, үнгүй номж тэр. Таныг ойлголоо. Би энд амьдардугаас одоо морийг хайж байна л да. Энэ яг тэрний байшин байна. Дасти байж юу? Тийм ээ. Одоохон. Тэр нэг монголог юм руу нуусан. Далайн эрэг, далай эсвэл дарвуулт зав юун чухал биш. Хэрвээ олвол энийг дамжуул. Хэдэн жилээр хоримтлагдлаа. Бас шинэ хаяга бичиж бай гэж дамжуулна биз. Мөнгөн зүчээ. Таны алтан нас. Гарцааг үеинд юм байна. Тийм л гэж найдаа. Энэ газрын зурган дээрх сүүлийн мөнгөн газар. Хөөх, энэ газар үнэхээр Аимшигтай. Би мэднэ. Энд ганц ч намын тавиур алга. Хөөрхий Дасти. Уучлаарай. За, юугаар тусалах вүлээ? Энд Дасти Пэж гэж амьдардгүү? Өө, тэгэлгүй яхав. Өрөө нь тэр хэсэгт нэг давхарт байгаа. Баярлаа. Миний мартамхай зангаас болоод тэрнийг энд байгаа гэхээр үнэхээр итгэж чадахгүй байна. Гайхалтай үнэртэй номнуудынхаа дунд биш. Twilight тэгтлэн хэтрүүлэх хэрэггүй дээ. Тэр мөн байна. Одоо яах вэ? Тэр удахгүй ирэх байхаа. Хоёулаа энд жаахан л хүлээчихье. Үгүй, бид хоёр яг одоо энэ залруулна. Энэ газар тийм том биш. Дастиг олохдоо л олно. Уран зургийн хичээлд чинь саад болсонд уучлаарай. Бид Дасти Пэжийг хайж байгаа юм. Тэрийг хараагүй ээ? Мэдээж. Тэгээд Тэр дорны дасгалд амжихын тулд өнөөдөр эрт явчихсан. Харин дараа нь тэр бид хоёр модон сэлбэрийг хичээлтэй. Дараа нь Дасти серфингийн бэлтгэлтэй. Бас театрын бэлтгэлээ битгий мартаарай да. Дасти гол дүр тоглож байгаа. Дайхад. Бас дараа нь тэр хамтлагт тоглох ёстой. баярлаа. Хөөх, хараад байхнаа Дасти их олон сонирхолтой юм а. Харуугийн шилдэг ажлаа алдчихад сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэх гэж хичээж байхгүй юу да? Удахгүй өөрчлөгднө.
гэж байна. Ашгүй дээ. Явъя Спайк. Зогс. Тэрэнд их хөвжөлтэй байгаа бололтой. Тэр жүжиглж байгаамаа. Хайртай номын сандаа эргэж очиж болно гэдгийг сонсох юм бол тэр үнэхээр их баярлна. Түр засварлага авбал ямар уу? Энэ чи юу Twilight? Хонгор минь. Чамтай уулзсандаа үнэхээр баяртай байна. Энд юу хийж яваа юм? Би таныг Equestria даяар хайлаа. Танд хэлэх юм байна. Миний шуудан авчираа юу? Баярлалаа. Үгүй биш ээ. Тий, авчирсан. Гэхдээ бид өөр зорилгоор ирсэн. Би итгэлийг чи алдсан. Алдаагаа залруулахаас нааш намайг битгий уучлаарай. Чамайг муу юм хийснийг би өөр санахгүй байна. Тэр жил би танаас ховор ном авсан. Canterlot-ийн номын сангаас аваад эргүүлж өгөөгүй штэ. Тэгвэл чи ном буцааж өгөөгүй байх нэ? Чамаас болоод миний нэр хүн хохирчээ. Харин одоо номоо харуулад та буцаад ажилдаа орж болно. Үгүй баярлалаа. Тэр номын санд эргэж очих бодол надад алга. Харин одоо уучлаарай. Би өөр ажилтай байна. Чимээгүй байгаа ч дээ. Ойлгохгүй юм аа. Хэрвээ Dusty Page Canterlot-ийн номын санд эргэж очиод бүгдийг тайлбарлахгүй бол хуучин ажилд орж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь тэрний нэр төр сэргэхгүй. Тэгвэл чиний ч гэсэн үү? Тийм л дээ. Гэхдээ энэ ч чухал биш л дээ. Тийм гэж үү? Яг уу жаахан л. Үгүй би зүд миний торгуул. Би хэдийн өрөнд орсон болоо. Чи мэдээгүй дээ. Дастигийн асуудлыг залруулахын тулд Equestria-гийн бүх бийцийг хөтч биелэн байна. Гэхдээ яагаад эргэж очихгүй гэдэг юм болоо? Өөрөөс нь асуувал яасан? Дасти надтай ярихыг хүсэхгүй байна. Чамайг гэж бодоогүй болохоор. Тэгсэн ч Дасти ээлжид дугууландаа явах гэж байсан. Тэр их шахуу хуваартай. Альвэ? Чи юу алдна гэж? Нэрэл ийм хэрэг хийсний дараа юу ч алдахгүй. Чиний зөв Spike. Оролдоод үзье. Тэр хаашаа явсан байж болох вэ? Крикет үү, бинго юу? Зөөлөн чимсэр хөгжилтөнд тулалдахаа. Сайн уу найзуудаа? Би дэрлээ. Эвлэрхэр. Бойлолтой. Бид Dusty Page-тэй ярилцмаар байна. Гуйж байна. Түр завсарлага. Дараагийн удаа тоноглолтоо ирээрээ. Бид тоглохоор ирээгүй. Энэ номын тухай дахиад ярилцах боломж олгооч гэж гуйж байна танаас. Чиний хувьд чухал ач холбогдолтой байх тийм үү? Би номоо цагт нь өгөөгүйгээс болоод таны амьдралыг сүйтгэж орхилоо. Алдаагаа залруулахын тулд би юу ч хийхэд бэлэн байна. Номын сангаас дахиж ганц ч ном авахгүй гэж амласан ч болно. Хэрэг тех шаардлагатай бол Бид ийм хариу үйлдэл хүлээгээгүй юмсан. Twilight хонгор минь чи буруугаар ойлгосон байна. Би чамд уурлаагүй. Уурлаагүй гэж юу? Үгүй. Хэрэг би уурлсан бол зөвхөн өөртөө. Өнгөрсөн жилүүдэд би үлгэр жишээж байхыг хичээж номын санд ажилдаг байлаа. Номтой холбоотой асуудлын ачаар би гинт гайхалтай мэдрэмж мэдэрсэн. Тэр нь юу юм? Эрхчлөө. Номноос уу? Өсөвгүй байдлаас би засаж чадахгүй хэд гүжүүд байсан. Гэхдээ чиний алдааны ачаар хүсснээрээ амьдрахгүй байгаагаа ойлгосон юм шүү дээ. Тэгвэл таныг халаагүй юм уу? Тэгвэл та чинь өөрөө хүсэж намын сангаас гарсан гэж юу? Twilight. Би үр дагавар тэгэхэд болсон зүйлийн алинд нь ч харамсахгүй байна. Бүтэлгүйтгэс айхгүй шин зүйл рүү тэмүүлэх ёстойг ойлгосон. Алдаа бидэнд ялалтаас илүү сургамж өгдөг юм. Та энэ номыг өгч нэр төрөө сэргээхийг хүсэхгүй байна гэж юу? Аз таарлаа. Анхнаасаа шар байсан. Үсэг нь тод харагдаж байна. Гэхдээ толб үлдэн шít. Тэглээгээд номын агуулга өөрчлөгдөхгүй. Баязаарай. Ингээд чи ер нь уншсан уу? Ер нь л үгүй. Уншаагүй санагдаад байна. Өсөвгүй байдал. Тэгээд доод талд нь хүрхийн аргагүй зориг.
Юу гэхээр унсан бол дээр байх байжээ. Чиний торгуулийн хэмжээ нийтдээ Хідэж байсан би төлнө. Гэхдээ хувааж төлж болох уу? 28 биз. Ердөөл үү? Тийм ээ. Торгуул сараар хязгаарлагддгийг ихэнх нь мэддэггүй юм. Бид хэлдэггүй болохоор тэр байх л да. Баярлалаа. Уншигчийн үнэмлэх сэргсэн. Гэхдээ номын сангийн шилдэг уншигчийн зургийг чинь авч таарах нь дээ. Заавал тэгэх шаардлагатай гэж юу? Удаан өлгөөтэй байгаа л да. Тэгээд ч би номоо эргүүлж өгсөн болохоор за яг уу өөсөгөө байдлаа орхий. Би хавцын солиод өгөх үү? Хэрэггүй. Энэ хуучны хэвлэл бид шинэ хэвлэлээр солиод удаж байгаа. Хэрв тийм бол бидэнд үлдээж болох уу? Сайхан сургамж болог. Итгэлтэй байна уу? Толб болчихсон штэ. Толовтой байх тусмаа дээр